Diesel DPF. Тусгай зориулалтын шүүртэй автомашинуудад зориулагдсан тос. Өдөртөө бүхэнд арай мэндийг хүргэж байна. Автомобилийн нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За уламжлалт ёсоор бид бүхэн автомобилийн нэвтрүүлгээ диагностик автосервистэйгээ хамтран бэлтгэдэг байгаа хэлээ. Өнөөдөр та бүхэндээ хэрэгтэй мэдээллүүдийг нөгөөс гадна за өнөөдрийн сайн жолоочид ямар хэн байх бол гэдгийг бас надад их сонирхолтой санагдаж байна. Ингээд та бүхэндээ автомобилийн нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Буруу сэвжээ сонгосноос хөдөлгүүрийг гэмтэх аюултай. Үзэгчдээ автомобилийн нэвтрүүлэг маань та бүхэндээ автоертөнц булангаа хүрэхэд бэлэн болсон байна. Уламжлал ёсоор бид диагностик төв дээрээ хүрэлцэн ирсэн байна. Инхзэр байх маань өнөөдөр бидэнд автоертөнц булан дээр маань ямар тос тосолгоог онцлон одоо тайлбарлах гэж байгааг асууя. Сайн уу Инхзэр гахаа? За сайн байна уу. За ажил хөрлөн тавлаг үзтээ. За өнөөдөр яг одоо тос тослогоо солидог одоо жолооч нарын маань улирал эхэлсэн байна. Хүн болго автомашингаа тос мотор хороотны тосыг одоо сольж эхэлдэг энэ үе эхэлсэн. Тэгээ холбогдуулан автомашины одоо автомат хороотны тосны талаар одоо мэдээлэл өгье гэж шийдлээ. За өнөөдөр та бүхэндээ энэ Moligren гэдэг брендийн автомат хороотны ATF Eco гэдэг энэ тосыг танилцуулъя гэдэг ийг бол одоо шийдээд өнөөдөр энэ тосны талаар ярихаар бэлтлээ. ATF Eco тос маань бусад тосноос онцлог давуу тал нь юу вэ? За би урдны нэвтрүүлгээр бас ярьжсэн Moligren брэнд бол өөрөө байгаль дээлтэй, эколог дээлтэй юм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. За яг энэ онцлогоороо бол бусад тосноос бол одоо давуу болон нөө давуу шин чанартай ийм автомашины хороотны тос. За дээрэс нь энэ автомат хороотны тоснууд дотор одоо сүүлийн үед үйлдвэрлэж байгаа машинууд бол одоо шүүпэх байгаа. Автомашиныхаа автомат хороотны тосны энэ одоо хэмжээг бол үүсэх юм боломжгүй. Ийм тоснууд одоо ийм автомашинууд бол одоо үйлдвэрлэгдэж гарсан байдаг. За энэ маань бол автомашин хэрэглэгч нар маань автомашиныхаа хороопонд таарахгүй тос хийгээд одоо эвдчих нь аюулаас урьдчилсан сэргийлж байгаа. Чи хийгдсэн байдаг. Тийм хөдөлгөөртэй хорооптой тоснуудад бол одоо энэ ATF Eco гэдэг энэ тос маань зориулагдаж одоо үйлдвэрлэгдсэн байгаа. Автомат хороотны ATF Eco тос маань бол Toyota, Nissan, Honda, Mitsubishi, Mazda, Subaru, Isuzu Suzuki, Daihatsu-гийн бүх төрлийн автомашины хороопонд бол зориулагдсан хийгдсэн байдаг. За автомашины хороопнууд бол одоо үүслийнхаа энэ шатаар бол 4 шаттай автомат хороop тийм ээ, 5 шаттай, 6 шаттай гээд ингээ хөгжөө явж байгаа. Сүүлийн шат нь бол одоо арааны шатлалгүй юм хороотнууд хийгдээ явж байгаа. За WS гээд энэ тосыг бол одоо шаардж байгаа автомашинуудад бол одоо энэ тосыг бол хэрэглэнэ. За Toyota-гийн WS тийм ээ, Dextron 2 болон Dextron 3. За Honda дээр бол Matic Fuel C DG гэсэн энэ шаардлагуудыг хангана гэдэг. Одоо автомат хороотны маань юунууд дээр заагаад өгсөн байдаг. За сүүлийн үеийн тоснууд бол автомат хороотны тоснууд яадаг вөхөр өөрт нь юм тохирсон тос хийхгүй бол автомат хороопоо эвдэх юм аюултай болцсон байгаа. Ингээ одоо хороопны тоснууд маань Dextron 2 юм уу Dextron 3-ыг хэрэглэхээр одоо WS хийдэг энэ хороопнууд тосыг хэрэглэдэг энэ хороопнууд нь эвдэрдэг, шууд ингээд эвдэрх юутай аюултай. Тийм учраас бол автомашины хороопны тосыг бол сонгож авахдаа яг мэргэжлийн байгууллагаар за автомашинда ямар юм тос таарж байгааг каталогон дээрээс шалгаад тэгээд тэр тосоо хэрэглэх ёстой. За тэгснээр та автомат хороотныхоо тоссын одоо аюулгүй юм тосоо солих юм боломж бүрдэж байгаа. За хоёрдугаарт нь автомат ATF Eco гэдэг тос маань автомашины одоо араа солилтыг хурдан болгодог маш сайн тослогоо сайтай учраас бол араа солигдлтуудыг бол түргэн болох юм хүслийг бүрдүүлж өгдөг учраас автомашин маань энэ тосыг солихоор хөнгөн хурдан энэ араа солигддог. Автомашин одоо маш юм хөнгөн явдаг болдгоороо бус тийм тосноос бол онцлогтой давуу байгаа. Тэгэхээр эдгээр машинууд дээр бол хэрэглэнэ гэдэг энэ ATF Eco тосыг бол үйлдвэрлэсэн байна. Бусад машин дээр хэрэглэх боломжтой гэдэг юм болов боломжгүй гэдэг юм болов. За тодорхой машинууд дээр бол хэрэглэж болохгүй. Одоо би түрүүн каталог ярьсан. Одоо энэ дээр бол одоо та бүхэн маань харж байгаа бол энэ бичсэн байна тийм ээ. Хараар анхааруулаад. Жишээ нь бол одоо Honda-гийн
ATF-Z1-д бол хэрэгжилж болохгүй байна тийм ээ. HMMS гэдэг энэ тос хэрэгэлдэг хороопнд бол бас хэрэгжилж болохгүй байна. За тодорхой хороопнуудад бол хэрэгжилж болохгүй. Тодорхой юм юу гэдэг өөрийнх нь шаардлагад нийцсэн хороопнд бол хэрэгжилж болно. Тэгэхээр энэ бүх төрлийн автомат хороопнд маань бол одоо энэ тос маань зориулагдаагүй. Яг өөрийнхөө таарсан энэ юу гэдэг машинуудаа бол зориулагдаад хийгдсэн юм тос байгаа. Тэгэхээр яг одоо бол жолооч нар маань машиныхаа тосыг сольдог улирал нь бол ихэлсэн байна. Энэ улиралтай холбогдуулан танад хямдрал урамшуулал байгаа. За бид нар хаврын урамшууллаа зарласан байгаа. За ATF Eco тосны хувьд бол онцгой хямдардсан байгаа. Энэ бүтээгдэхүүн маань 5 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд бол хямдралтай үнээр одоо борлуулагдаж байгаа. Preview. Norigrin Zero Premium というオイルがですね、新発売になりました。で、こちらのオイルなんですが、ハイブリッドカーと比べてですね、パワーを配合しておりまして、非常に省燃費性能と耐久性に優れたオイルになっております。こちらのオイルをお使いいただいていかがでしょうか。Preview. Японд үйлдвэрлэгдсэн Японы ард иргэдийн хэрэглээ болсон Япон тос тасалгааны материал. Diesel DPF тусгай зориулалтын шүүртэй автомашинуудад зориулагдсан тос. Үзэгчдээ автохлын нэвтрүүлэг та бүхэндээ үргэлжлэн гарц болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. За яг өнөөдрийн гарц болондоо бид энэ Брус машин ирсэн байгаа. Тэгээд энэхүү машин бас энэ дэлгэцэн дээр улаан гэрэл тэгээд бас энэ шар гэрэл асцсан байна гэдээ ирсэн. Тэгээд одоо эндээс бид онцлоод за эндээс гарц булангаа та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр их зэрэг энэ яг яагаад улаан гэрэл, шар гэрэл нь асч юу? Яг ямар одоо утга учиртай гэрлүүд асцсан байгаа юм. За автомашин дээр маань бол анхааруулах улаан гэрэл тийм ээ. Ийм чек буюу хөдөлгөөрөө шалгуулсан шар гэрлүүд нь бол асцсан байна. Тийм учраас бол одоо автомашиныг компьютер онцлогоогоор үзэх шаардлагатай. Ер нь бол автомашин дээр одоо энэ 4000 орчим ийм гэмтлүүд байдаг. Тийм учраас бол энэ компьютер онцлогоогоор эхэлж онцлоод за ямар гэмтэлтэй болсон байна гэдгийг тодорхойлоод автомашинаа дараа нь засвар үйлчлэгээ хийх шаардлага. Тэгээд 4000 гэмтлийг зөвхөн одоо компьютер онцлогоогоор онцлдог юм уу эсвэл өөр бас гэмтлийг зөвхөн энэ компьютер онцлогоогоор онцлдог энэ гэмтэл нь 4000 л орчим байгаа. За тийм учраас энэ Toyota маркийн одоо Purus 20 маркийн машин байна. Энэ дэр компьютер онцлогоо хийж одоо харъя. За юунаас болж одоо энэ гэрэл нь ассан байна вэ? За Японы машин байгаа. За энэ Purus маань бол одоо 2005 онд үйлдвэрлэгдсэн ийм 4 цилиндртэй автомашин байна. За бүх автомашинууд ороод ирэхэд бол одоо электрон удирдлагын блокоор тоноглогдсон энэ системүүдийг бол энэ сканераар бол одоо шалгадаг тийм ээ. За энэ шалгалт маань 100% яваад гүйцсэний дараа бол энэ автомашины энэ одоо гэмтлүүд нь бол гарч ирдэг. За та бүхэн харж байгаа бах энэ дэлгэцэн дээр бол одоо улаанаар гарч байгаа, ард талд нь тоо гарч байгаа нь бол энэ автомашин хідэн гэмтэлтэй байна. Хараар гарч байгаанууд нь окей гэдээ явж байгаанууд нь хэвэн байна, гэмтэлгүй байна гэдэг нь. Одоо энд бол 2 гэмтэл байна гэж ойлгож байна тий. Хабрид контрол гинэ. За энэ автомашины бүх одоо электрон удирдлагын блокоор удирддаг бүх хэсгийг бол одоо ингээд шалгах шилэн ийм хэсэг удирдагдах уу? За машинд бол өөрийнх нь тоноглолоос хамаарат маш олон
хэсгүүд байгаа. За энэ автомашины хувьд бол хөдөлгүүрийн систем нь хэвийн хибрид батарей контрол, cruise control нь бол одоо гэмтэлтэй байна гэж гарсан байна, тийм ээ. Нэг гэмтэлтэй тийм. За хибрид батарей руу нь одоо хэвлээ оръё. Батарейны алдааны код бол replace hybrid battery pack гэсэн ийм алдаа гарсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ? За энэ бол ерөнхийдөө бол батарейга комоор нь солих болсон байна. Энийг солиоч ээ. Энэ бол хэвийн ажиллаж чадахгүй байна гэсэн ийм алдаа гарсан байна. За тэгэхээр энэ автомашин дээр бол батарейтай холбоотой батарей нь бол хэвийн ажиллахгүй. Гас болж одоо дөрөвний анхааруулах гэрлүүд маань одоо ассан байна. Юу батарейга комоор нь солихоор одоо хэдэн ширхэг батарей байна гэсэн үг вэ? За Purus 20 маркийн машинд бол одоо 28 ширхэг батарей байгаа. Тэгэхээр энэ машины хувьд 28 л ингэ солиод гэсэн үг үү? За ерөнхийдөө бол оншийн хувьд бол тэгж гарсан байна. За автомашиныг одоо ингээд оншилж байгаа онцлогч нарын хувьд бол одоо юу гэдэг яг энэ гарсан алдааг үгчлээд жолоочтой тайлбарлахаасаа илүү нэг юм юуны оншийн юу гэдэг онцлогоо гарч байгаа нэг юм алдааны артал 4-5 юм шалтгаан магадгүй 10 хэдэн юм шалтгаанууд нуугдсан байдаг. Эднэрийг зөв тайлбарлаж өгч жолоочтой одоо ойлгуулах хэрэгтэй. За тэгэхээр бол одоо ерөнхийдөө энэ алдаа нь бол батарейг одоо комоор нь солиоч батарей болохгүй байна. Тэгээ батарей систем тэр чигтээ болохгүй байна гэж. За хибрид контрол дээрээс нь харахад бол батарей систем нь бүхэлдээ одоо эвдрэлтэй асуудалтай байна гэж гарсан байна. За тэгэхээр хэдүүлээ энэ автомашиных урсгал үзүүлэлтийг шалгах ёстой тийм ээ. Батарейнууд нь ер нь ямар байгаа гэдгийг блокор нь хараад энэ дээр анализ хийснийхаа дараа жолоочтой тайлбарлах ёстой. Тэ ямар хөө байгаа. За ер нь бол Purus автомашинуудын батарейнууд бол нэг нь 8 вольт байдаг. За хоёр батарей нийлээд 16 вольт болно тийм ээ. За энэгээр нэг блок болдог. За энэ 20 марк Purus 20 машинд бол 14 блок байдаг тийм ээ. За Purus 11 Purus 10 болох юм бол 30 40 блоктой. Биш 19 блок юу 20 блоктой ингээд 38 батарей 40 батарейтай ингээд олон болоо явцдаг жишээтэй. За энэ батарейнуудын хувьд бол эхнээс нь харъя. Нэгдүгээр блок одоо 17 вольт байна. За машин асцсан цэнгэлж байгаа учраас бол энэ өндөр харьцангуй өндөр харагдаж байна тийм ээ. За машин өөрөө амарж байгаа үед нь бол хэмжүүл илүү боттой. За энэ машин дээр бол жолооч нар маань анзаарч байгаа машин маш богино хугацаанд асч ингээ унтарч чинь тийм ээ. За энэ маань ерөнхийдөө батарей мууцсныг илэрхийлж байгаа. За хибрид машин маань өөрөө онцлог нь яах ёстой гэхээр батарейгаа цэнгэлчээд тодорхой хугацаанд хөдөлгөөрөө амраагаад тэр хугацаанд бензин хэрэглэхгүйгээр одоо бензин хэмндэг юм шиг байгаа шүү дээ. Энэ вольтууд нь хэд байх хэвээр юу? За 16 вольт байх хэвээр. Би түрүү нөгөө хоёр батарей маань 16 нэг нь 8 хоёулаа нийлэхээр 16. 16-аас дээш байх юм бол энэ батарей хэвэн байна гэ. За 16-аас дооштой явчих юм бол ер нь хүчин чадан нууцсан байна гэж байна. Тийм 15 14 орцсон байх юм бол энэ батарей бол нууцсан дэрийг солих шаардлагатай болсон байна. За бүх блокийн хоёулаа харъя. Бүгд 16 зааж байна. Тийм ээ 16-аас дээш зааж. Тэгсэн мөртлөө энэ машины батарей яагаад болохгүй байна гэсэн байна. За. Тэгэхээр одоо гэмтэлгүй байна гэсэн үг тий. Эндээ бол хэвийн ажиллаад байна гэсэн үг тий. За эндээс бол зүгээр ингээ харахад бол хэвийн ажиллаж байгаа юм одоо дүр зураг бол үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ яг алдааны контур батарей маань болохгүй гэсэн. Тэгэхээр автомашины батарей маань зөвхөн ганцхан вольт биш тийм ээ. Энд дээр бол вольтын үзүүлэлтийг харж байгаа болохоос вольт биш одоо автомашины өөрийн батарейны багтаамж гэж байдаг тийм ээ. Тэр нь одоо багасчих юм бол бас ингээ хэвийн ажиллагаа болчихдог. Тийм учраас ерөнхийдөө энэ автомашины батарейнууд нь багтаамжгүй болж эхэлж байгаа юм байна. Гэдгийг бол одоо жолоочд бол тайлбарлах ёстой. Багтаамж нь одоо ямар хэвийн үйл ажиллагаатай болох вэ? За энийг бол тусгай юугаар шалгадаг юм. Тусгай төхөөрөмж аргаар тийм. За энийг бол хэмжих боломжтой. За тэгвэл автомашиныхаа батарейг тайлж авчиж хэмжих боломжтой. Одоо энэ дээрээс бол харах одоохондоо боломжгүй байна. За ерөнхийдөө бол Purus энэ автомашинуудын хибрид машинуудын шаардлага нь юу гэдэг вэхээр 10 жилд нэг удаа батарейгаа солих. За 150 мянган км-т нэг солих байдаг. За энэ автомашины хувьд бол одоо харахад 2005 онд үйлдвэрлэгдсэн. Одоо 17 он. 12 жил. Тэгэхээр 12 жил болсон байна гэсэн үг шүү.
Preview.ゼロプレミアムというオイルがですね新発売になりました。でこちらのオイルなんですが、ハイブリッドカーと比べてですね、パワーを配合しておりまして非常に省燃費性能と耐久性に優れたオイルになっております。こちらのオイルをお使いいただいていかがでしょうか。Preview. Японд үйлдвэрлэгдсэн Японы ард иргэдийн хэрэглээ болсон Япон тос тасалгааны материал. Энжигийн V-Line сэвчээ. Хурд хүчийг мэдэр. Ээж үрдэлч юм байна. Ашиг байх хэвээр ээж үрдлүүд. Ээж үрдэл. Багсан зогслын тэмдэг галын ор эмийн сан. Ачааны тэрд бол эвүүр байх хэвээр байна тий. Яагаад ээж үрдэхгүй яваад байна? Унал байх хэвээр. Таны машинд бол нэмэлтээр эвүүр гэдэг. Тий эвүүр байх хэвээр. Тий. Тийм ослын янз бүрийн машин дэрч эвдрэгч юм уу янз бүрийн юм болоход ослын зогсолтын нэмэгч хэрэг болно шүү дээ бол. Тийм ээ? Тэр чинь мөр нэг биш хоёроос доошгүй байх хэвээр мостой гэд жолооч юм дээр заасан байгаа шүү дээ. Тэр мөрийг гүйцэгээд авч яваараа заа. Гүйцээ чинь шүү. Оргоо. Ээж үрдэлч юм байна. 나가 다들던 길길때 몽골 우리혼 함지 Альтэн дэж дооч. Бибот. За бүрнаш нь гаргаад ирэхгүй. Гаргаад авчих. Юу байх хэвээр мэдэж байгаа үстэй. Тэгэл болов уу? Талын орж байхгүй нөө. Галын ороо нөгөө машин өчтөр байжсан. Орно хоёулаа нэг машин дэс. Эмийн сан гадуур. Тий. Нөгөө хоёулаа байсан. Би нэг өчтөр машины юу яаж. Нөгөө машинаас тэр галын ор эмийн сан авч хийгээрэй заа. Гүүцэж. Тэр ажиллагаанд орсон юм байна тийм ээ. За энэ ямар нэг зөрчилгүй байна. За баяр хүргэе танд. Намын төлөө эцтэй за Орхон аймгийн замын цагдаагийн тасагтай хамтран бид бүхэн автохлог гэдэг нэвтрүүлэг за авто Булангаас танаас явлаа. Тэгээд таныг ямар нэгэн за эвдрэл гэмтэлгүй за машиныхаа техник төхөөрөм одоо үзлэгт оролцсон байна. Дээрээс нь бүсээ бүсэлсэн байна гэд манай нэвтрүүлгийн зүгээс таныг нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч NSPN компани энэ шил цэвэрлэг чингнэр шагнаж байна. За замын хөдөлгөөнд улам их сайн оролцож байгаарай, соёлтой оролцож байгаарай. Танд баярлалаа. За баярлалаа. Preview.ゼロプレミアムというオイルがですね新発売になりました。でこちらのオイルなんですが、ハイブリッドカーと比べてですね、パワーを配合しておりまして非常に省燃費性能と耐久性に優れたオイルになっております。こちらのオイルをお使いいただいていかがでしょうか。Preview. Японд үйлдвэрлэгдсэн Японы ард иргэдийн хэрэглээ болсон Япон тос тасалгааны материал.
нэвтрүүлэхийн дараагийн зөрчлийг илрүүлэх гэж явж байна. За яг одоо зам тээвэрт зорчиж байгаа жолооч нарын замын хөдөлгөөний дүрмээ хэр сайн биелүүлж явдгийм бэ гээд дагж байна. За энэ нуурд 45 30 65 31 ороо гэсэн машиныг бол бид дагаа явж байна. Одоохондоо ер нь зөрчил байна. Одоо бол наас зөрчил байхгүй. Нэг тохиогоо өгөөд замаар бүрэн чөлөөлөөд зогсоод хүнийг болох гэж байна. Энэ би боодын такси юм шиг. Тэ хороолоос өөртөө чиглэлт явах такси юм шиг. Тэ такси спорт. Саний хэлбэл тохиогоо өгөөд замаачлаад зогсож байна. Хүнийг болгочлаа одоо. Ер нь жолооч нар дүрмээ хэр сайн биелүүлэн замын хөдөлгөөнд оролцдог. Ер нь гайгүй. Автомастер компани жолооч уу? Хаанаас аль чиглэлд явж байгаа гэсэн бэ? Намраас хороол. Бид нэр сая таныг зөксөөл ортой тий. Та өөрөө зөрчил гаргасан гэж бодож байна уу юу гэж бодож байна? Мэдэх гараагүй хөө. Гараагүй. За энэ жолоочууд бол нэг хахтар зөрчил онцтой зөрчил мөрчл гаргасангүй сая хөдөлгөөн ихсээ хөдөлгөөний дууэр хурд бол тохируулж явсан. Ягууны гарсан дээр хүнээ гаргалаа. Хүн буулгах суулгахдаа дандаа сая бол хүн буулгахдаа бол заавал тохиогож замаач төлж гүйцэлж зогсож хүнээ буулгасан. Зөрчил байсан. Бичгээрний бол зөрчил байхгүй. Тэгэхээр Номын телевиз болон Орхон аймгийн замын цагдаатай хамтран бид автгүүлэг гээд нэвтрүүлгийг эрхлэн явуулж байгаамаа. Тэгээд авто асуудал болондоо бид замын цагдаагийн хэлтстэйгээ хамтран ажиллаж байгаа. Зөрчил гаргаж байгаа жолооч нарыгаа бид сануулга өгж байгаа. За зөрчил гаргаагүй жолооч нарыгаа бид шагнаж байгаамаа. Тэгээд таны дагаад явхад зөрчил гаргасангүй гэдээ бас цагдаа маань хэлсэн учраас таныг яг одоо бид нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагын бэлгээр шагнах байгаамаа. Тэгээд бидэнтэй SBN гэдэг компани бол хамтран ажилладаг байгаа. Тэгээд танд энэ шил цэвэрлэгч шингэнийг гардуулан өгж байна. Тэгээд замынхаа хөдөлгөөнд соёлтой оролцдог сайн жолооч гэж танд гардуулан өгж байгаа шүү. Зөрчил гаргаагүй танд баярлалаа. Тэгэхээр маш олон хүний айн насыг хариуцсан тээвэрлэж яваа учраас та маань замынхаа хөдөлгөөнд соёлтой оролцож байгаарай. За, гэнэ. Дэлхийн хамгийн анхны хос хөдөлгөөртэй суудлын автомашин бол Toyota компани үйлдвэрлэсэн Purus загварын машин байдаг. Бидний нэрлэж заншснаар Purus 10 автомашин анх 1997 оноос худалдаанд гарснаас хойш илүү сайжруулж шинжилсэн 5 дахь үеийн загвар гэж хэлж болох Toyota Purus PHEV загвараа олон нийтэд танилцууллаа. Энэхүү шин загвар нь цэнэглэгддгээрээ өмнөх загваруудаас илүү онцлог юм. Purus машинуудын хувьд өөрийгөө цэнгэлдэг батарейтай цахилгаан болон бензин гэсэн хос хөдөлгөөртэй автомашин учир байгальд хоргүй технологиор үйлдвэрлэсэн хэмээн тодорхойлогддог. Тиймээс ч 1997 онд Purus загварын автомашиныг үйлдвэрлэж эхэлснээс хойш 10 сая ширхэг холд авсан борлуулалт хийжээ. Тэгвэл энэ удаагийн шин загварын автомашин нь нарны зайн хураагуур болон гэрийн цахилгааны залгуурт ч цэнэглэж болох боломжтой болж байгаа юм байна. Энэхүү автомашин нь нарны зайн хураагуураар хоригдлуулагдсан цэнэгээрээ өдөрт 6.1 км явах боломжтой. Харин 220 вольтын хүчтэлд залгавал 2 цаг 20 минут, 110 вольтын хүчтлээр 14 цагт цэнэглэгдэх юм байна. Харин тусгай цэнэглэгч машинаар цэнэглэвэл 20 минутын дотор 80% хүртэл цэнэглэгдэнэ. Хураасан цэнэгээрээ дунджаар 68.2 км замыг төвөггүйхэн туулах чадaltaй. Toyota Motors корпорацийн зүгээс Purus PHEV шин загвараа
цэник барилтаараа өмнөх загваруудаас 3 дахин илүү учир, өмнөх загваруудаас хэд дахин илүү борлогдсон хэмээн үзэж байна. 3 дахь сараас эхлэн Европын орнуудад худалдаалагдаж эхэлсэн ба үүний хувьд 38 мянган евро буюу 52 мянган Америк доллароос эхлэх юм байна. Түүнчлэн Bruce PHV загвараа худалдаанд гаргаснаас хойш сард 22 мянган хувийг борлуулахаар төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ. 次の種類は何だ? PHV. Si piensas que los coches voladores son cosa de un futuro lejano, estás equivocado. Un equipo de ingenieros japoneses está trabajando en el desarrollo de una Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани нисдэг машины төсөлдөө буцан орлоо. 2020 онд болох Токиогийн Олимпийн наадмын бамбарыг тус нисдэг автомашинаар асаах төлөвлөгөөтэй байна. Toyota компани нисдэг автомашины төсөл хэрэгжүүлэгч Карти Ботер төслийн багийнхаа үйл ажиллагааг Токиогийн хотын ойролцоо эхлүүлж 40 сая йен буюу $347 мянган долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү төслийн баг нь 30 орчим сайн нурын эрдэмтдээс бүрдсэн бөгөөд тэд SkyDrive нэртэй нисдэг автомашиныг хөгжүүлэн 2020 он гэхэд анх удаа олон нийтэд танилцуулж улмаар 2050 он гэхэд өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн байхаар зорж байгааг BBC агентлаг мэдээлсэн байна. Японы инженеруудын зохион бүтээч буй SkyDrive нэртэй нисдэг автомашин нь цаг агарын бүх нөхцөл ажиллах чадвартай аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан маш бага дуу чимээг гаргадаг байхаж техникийн үзүүлэлтийн хувьд энэхүү нисдэг автомашин нь 2.9 м урт, 1.3 м өргөн, 1.1 м өндөр хэмжээтэй газраас 10 м зайд хөөрдөг. Нисэх үедээ 100 км цаг, газар дээр 150 км цаг хурдлах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. SkyDrive нисдэг автомашины загварыг 3 дугуй 4 сэнстэйгээр гаргасан бөгөөд дэлхийн хамгийн авсаархан нисдэг машин Сацуу жирийн авто зам дээр явах боломжтой байхаар бүтээсэн юм байна. Тэгэхээр бид 2020 онд Олимпийн наадамд энэхүү нисдэг автомашин хэрхэн ажиллахыг харахад үлдлээ. Esperamos completarlo y dejarlo listo para su uso tan pronto como sea posible, aseguran. SkyDrive no es el primer prototipo de estas características que vemos. Ya conocíamos el Aeromobile, cuyos fabricantes esperan poder lanzarlo en 2017, y también el PFX de la compañía estadounidense Terrafugia, que confía en poder tenerlo listo para el año 2018. Буруу сэвжээ сонгосноос хөдөлгүүрийг гэмтэх аюултай. NGV Line сэвжээ. Хурд хүчийг мэдэр